За сайн үзэгчтэй. Өнөөдөр зочноор Тэнгэрийн сургуулийн Домын танхимын эрхлэгч Мөг Жаргал багшийг ураад аваад ирсэн. Тэг яг бид нар бол бас нэг тийм хүн төрөлхтний үүсэл хөгжил, монголчуудын үүсэл хөгжил, гарал үүслийн тухай бас нэлээд тийм танин мэдхүйн том эрэл хайгуул хийж байгаа. Тэгээд магадгүй өнөөдрийн одоо бидний танин мэдсэн олон зүйлтэй бидний яриа зөрчилдөх байх гэж бодож байна. Гэхдээ энэ бол магадгүй одоо бидний хөрсөн таньсан мэдлэгийн тэр зүйлстэй харамгүй болцож байгаамаа. За сайн байна өдрийн мэндэ. Мэндэ өдрийн мэнд. За өнөөдөр хоёулаа сүнсний тухай ярилцсанаа. Зэлнөө гэдэг. За ярилцъя. Тий, бид нар нэг сүнсийг одоо юу гэдэг те бурхан тэнгэр ч юм уу нэг юм үйлдвэрлээл цаанаасаа тэнгэрээс ч юм уу нэг юм үйлдвэрлээл хөх төрөхт нь айчил хийчдэг гэдэг тийм төсөөлөл ерөнхийдөө байдаг. Тэгээ энэ маань өөрчлөгдөд байна. Тэгээ энэ тухай та өөрийнхөө тайлбарыг хэлээч. Ер нь одоо бидний таньж олж мэдсэн тэр зүйл маань юу болчихоо? За нийт одоо үзэгчдийнхээ энэ өдрийн амар амгаланг алтгая. За Тэнгэрийн сургуулийн Домын танхимын одоо сургалт эхлээд одоо 2 дахь жилээ болж байна. За тэгээд сургалтын маань хамгийн гол одоо үндсэн хамгийн юу гэдгийг чухал тэр агуулга бол энэ хүн буюу хүн маань өөрөө яг ямар үүсэл гаралтай буюу хүн өөр хідэн биений амьдраад идэх тухайд бол хүмүүс таниулдаг. Тэгэхээр магадгүй миний хувьд ч гэсэн анх бол ер нь нэг тийм сүнс гэдэг одоо юу гэдгийг эргээд хүн болж нэг нөхөр хүн болж төрхийн тулд тэнд нэг тийм сүнсний одоо нэг датабаз гэдэг шиг л нэг тийм юм байгаа л за энэ одоо нэг хүүхд төрлөө шүү. За энэ сүнсийг явуулж ич гэдэг юм уу. Ингээд нэг явуулдаг нэг тийм их усэр байдгийн боловч маш их олон янзаар төрөлдөж бодож ирсэн. Тэгээд ер нь бол хичээл одоо сургалтыг явуулж явах явцад бол надад нэг л үүрэг даалгавар өгсөн. Юу ч битгий бод. Юу ч битгий төлөвл, юу ч битгий бэлтэг. Та энэ сэдвээ зүгээр л яар. Анх та юу гэж таньсан тэргээрээ л яар. Гэдэг ийм л одоо зарлиг гэдэг юм уу тийм ээ ийм зарлиг тосож сургалтаа явуулж гисэн. За ингээд 5 дахь 6 дахь сургалтуудаас эхлээд бол маш ийм одоо сонин ийм танай гэдэг юм уу сүнсний тухайд мэдээллүүдийг одоо таниулж гисэн. Энэ маань юу гэхээр сүнс гэдэг чинь өөрөө нисээд ирдэг одоо ийм зүйл биш юм аа. Сүнс гэдэг бол өөрөө бүр одоо хүнээс өөрөөс нь үүсдэг ийм зүйл юм аа гэдгийг ингээд таниулж эхлэхээр одоо зөрчилдөж эхлэн шүү дээ. Тэгээ шүү дээ. Зөрчилдөж эхэлсэн. Яагаад энэ юу гэсэн үг вүлээ гэдгийг ингэж таних гэж за тэгэл тэр тухайдаа тунгаалтгүйгээр одоо ингээд сургалтаа ярьдаг. Ярьж явах явцад ингээд бүр тийм биш дээ гэтэл ингэж одоо таниулдаг ийм зүйл ийм одоо байдлаар ер нь одоо сургалтын маань онцлог ингэж явдаг. Юу гэхээр сургалт гэхээр хүн ингэж бичээд төлөвлөөд энийг яриа дараа нь энийг ярина ч гэдэг юм уу ийм зүйл төлөвлөдөг шүү дээ. За энэ танхимын маань Домын маань танхимын үндсэн сургалтын зарчим бол тийм байдгүй. Та яар бид танаар яриулъя гэдэг ийм л тийм л одоо зарлиг хийдэг тийм замбрааго төлөвлөгөөгүй юм шиг сонсогдоод байгаа юм да. Тэгсэн мөртлөө яг яриад эхлэхээр асар цэгцтэй болдог. Тийм. Бүр ингээд анх ингээд ороход болж байгаа айцтай орж байгаа шүү дээ. Энд ч та би ингээд яг одоо энийг ингээд бүрэн гүйц таниулахад бэлэн байгаа юу? Намайг бэлэн байгаа л гэдэг байгаа болохоос биш яг уу гэдэг юм жижигхэн айцтай бол орж исэн. Одоо бол бүр ингээд ямар агуу юм бэ гэдэг дээр л тавьсан явж байгаа. Тэгээд яасан гэхээр одоо хамгийн 6 дахь сургалтаас эхлээд бүр юуг ингээд үзүүлж эхэлсэн, яриулж эхэлсэн гэхээр хүн өөрөө нэг эс амьтнаас үүсдэг. Нэг. Нөгөө эр бэлгийн эс гэдэг маань годгоноод явж байгаа нэг эс нөхөр байгаа шүү дээ. Ингээ олуулаа ингээл нэг эстэй бүгд нөгөө таны татгва 7 үе буюу нөгөө өвг дээдсгүй нэг ч юм байхгүй. Таны аав ээж гэдэг ингээд 7 үе гэхэр ч одоо
200 хэдэн зүгээр л эмээ өвөө ботход ийм олон эмээ өвөгийн тодорхой ингээд шинж тэмдэг буюу ийм зүйл гений мэдээлэл гэдэг зүйл байна шүү дээ. Энэ агуулгдсан нөгөө нөхдүүд годгоноо явчихдаг. Тэнд өндгийн эс бол яах вэ? За хин хэр чадвартай ирээд ингээд надтай байна гэд. Өндгийн эс маань өөрөө бас нэг эс тавтай. За тэгэхээр бидэнд одоо ямар бүр шашнич одоо шарын шашнич ном сургаалд байдаг ерөнхийдөө одоо физикийн шинжлэх ухаанч одоо энийг айгуу тодорхой баталсан байдаг. Амьтаа бүхэн сүнстэй гэж. Сүнс гэдгийг бид нар юу гэж ойлгоод байна вэ гэхээр нэг бас нэг ингээд нэг хүний бод биенээс гадна талд нэг тийм юу гэдгийг нэг тусдаа нэг юм хийгээр оршдог хүн ч юм шиг ингээд ойлгогдоод идэг. Энд чинь яг ухтаа тийм биш байгаа гэдэг. Юу гэхээр одоо хүнийг ингэдэг ш таны хий аривдсан байна. Таны одоо ингээд зүрхний хий ихсэн байна энэ төр гэл ингээд ярьдаг штэ. Тэрийг хүн юу гэдэг вэхээр нөгөө зүрх чинь өөрөө ингээд нэг ийм хий ийм орон зай байгаад идэм бэ. Тэгээд тэр хийн ингээд ихтгэрээ ингээд зүрх өвдөд байгаа юм байж гэдэг юм уу. Бидний ерөнхий нэг тийм бүдүүлгүүд төсөөл ийм байгаад идэг. Гэтэл нөгөө зүрх гэдэг энэ эрхтнийг бүрдүүлж байгаа эс ширхэг бүр өөрөө хий биеэр хамгаалагдсан байдаг. Бүгд хөдөлгөөнтэй эсүүд байхгүй юу? Тэгэхээр нөгөө амьтаа бүхэн сүнстэй гэдэг маань нөгөө хийгээ хэлээд байгаа. Аура шиг тийм үү? Тийм. Энэ хийнүүд чинь л өөрөө таны үндсэн хий бий гэсэн үг. Тэрийг нөгөө тусдаа байдаг юм шиг ингээ одоо бидэнд ингэж ойлгогдоод яваад байгаа нь бүр айгүй бүдүүлэг ийм зүйл юм байна гэдгийг таниулж байгаа байхгүй. Үгүй ээ таны эс ширхэг бүр тэр годгоноод гүүгээд хүүхд болох гээд гүүж байгаа тэр нөхөр өөрөө гадуураа хий биетэй нөхөр годгоноо явж байгаа. Тэнд хүлээж авах гэж байгаа нөгөө үндгийн эс чинь өөрөө нэг эс бие амьтаа бие бас хий биетэй. Тэгэхээр энэний хооронд юу болд юм бэ? Энэ хоёр тэгээ ямар хамааралтай юм бэ гэдгийг ерөнхийдөө яг одоо сургалтын явцад таниулж гисэн. Энэ нөгөө хоёр эс чинь магадгүй одоо бид нар энд ертөнцөөр ингээд хийсээ тэнээ явж байгаа гэдэг юм уу хаягдсан одоо юунууд байна шүү дээ одоо янз бүрийн за астероид битүүд байна шүү дээ битүүд хоорондоо ингээд мөргөлдгөөр хоорондоо ингээд зөвхөн шүргэлцэгдүүдэд л асар их дулаан. Ялгарна тийм үү? Асар их дулаан ялгарна. Магадгүй биендээ ингээд бутраад шингэх гэдэг юм уу? Ингээд ийм янз бүр эсвэл тарж бутрах гэдэг юм уу? Ийм одоо үзэгдлүүд явж байгаа шүү дээ. Яг ийм үзэгдэл явдгийн шүү гэдгийг харуулж байгаа байхгүй. Нөгөө бид нар бол тэр нэг эстэй нөхрийг хизэж олж харахгүй шүү дээ. Тэр хоёр эс чинь яг нийлээд үр бүрлдэх тэр одоо акшнд бол ийм тесрэлт явдаг юм аа. Маш их хэмжээний дулаан ялгардгийн. Нөгөө хоёулаа хий биетэй нөхдүүд байгаа шүү дээ. Тэр хий бие нэгсэн гэсэн. Тэр нэгсэх гэдэг маань өөрөө тэр хүний амин сүнс буюу яг тэр нэгсэх процесс уг язгуурын тэр эрчим энд холбогдчихдаг. Тэрэн дээр магадгүй энэ үүсгэж байгаа энэ хүүхэд тамхтай хүүхэд байж болно тарцтай. Тэр эрчмийн мэдээлэл шууд энэ дээр одоо энэ үр дүн гихж байгаа үр чинь нөгөө миний тамгалж байгаа үр штэй гэдэг тэр эрчмийн мэдээлэл үндсэн сүнсэн бие дээр ирчдэг. Та ямар чадaltaй, ямар чадамжтай, уг язгуур юу юм гэдгийг бид өөрийгөө сонс, сүнсээ сонс, зүрхээ чагна. Энэ учиртай илэгддэг үгнүүд байгаа байхгүй. Хэрвээ өөрийгөө сонсоод өөр дээрээ байж үндсэн энэ их сүнснийхаа мэдээллийг сонсож чагнаж чадах юм бол асар их одоо ирчлийн тэнд таниулаад байгаа, тэнд хилээд байгаа тэр хил яриаг бол шууд ойлгоно. Өөрийгөө би бүр ийм тамхтай байна, ийм учир утгатай төрцсөн байна гэдгийг бол хүн өөрийгөө таньж мэдэх бүрэн боломжтой гэсэн. Ингээд нөгөө амь сүнс нөгөө хоёр чинь нийлээд нэгдээд эн чинь би эр бэлгийн эс би тусдаа хөөхт үүсгэнэ гэж байхгүй шүү дээ. Нөгөө үүтгэгч маань нөгөө сперматозоид тийм үүтгэгч. Ингээд ээжийнх нь өндгөө эс хүлээж аваад хүүхдийг үүсгэж. Тэн дээр тэр том дулааны тесрэл явагдаад үндсэн амь сүнс ирчдэг.
Амь сүнс тэн дээр ингээд 2 дахь 3 дахь нөгөө эс яг одоо нөгөө зүрх цоглох боломжтой буюу эс ингээд хуваагдалд ороод гэдэг юм үржиж эхэлж штэ нөгөө хоёр нөхөр чинь нэг хүний нэг юм бий болчихж штэ ингээд ирэнгүүт 2 буюу 3 за бүр цадлах хугацаа 4 2-оос 4 нийтэл дээр хамгийн түрүүнд амин сүнс зүрхийг цоглуулж эхэлдэг энд амьс ирдэг. Ерөөсөө энэ бол нэг тийм асар хүнд асуудал биш юм бэл. Хүнд ингээ ойлгоход хэцүү ш. Тэгсэн чинь саяхан ер нь шинжлэх ухаан ийм үтсэн байдаг юм болов уу юм болов. Ер нь ямар учиртай. Би яг үнийг хэлж чөө гэдэг юм те. Нөгөөдөг чинь бас л бид нар чинь энэ шинжлэх ухаан гэдэг зүйлд ингэж шүтэж 5 мэдрэхүүдэд танигдж байгаа зүйлээ үнэн гэж одоо ухаж өссөн хүмүүс шүү дээ. Бидний ээж авч юм хэдэн зуун жилдээ ийм байдалтай болцсон. Одоо шинжлэх ухаан үүсэт хэдэн зуун жил болж байгаа үлээ тийм ээ. Энэ хугацаанд хүн төрөлхтөн маань өөрөө таны 5 мэдрэхүйд баригдаал үзэгдээл харагдаал үнсэг одоо үнэрлэгдээл амтлагдчихвэл энэ бодтой мó. Тийм. Тэгвэл шинжлэх ухааны тухайд юу асан бэ? Тэртээ эс одоо ялангуяа андгаахын шинжлэх ухаан, биологийн шинжлэх ухаан чинь эс бүр дээр хүрээд ингээд бүр шинжилсэн байгаа шүү дээ. Одоо нэг эс маань өөрөө юу вэ? Тэгээд тэр тухай зүгээр ингээд гадны юу руу ороод сонирхоод үтсэн чинь байна. Байна. Нөгөө эр бэлгээс им бэлгээс хоёр нийлээд ингээд хоорондоо ийм өөрлөлт тесрэлт ингээд үүсгээрээ бүр ийм гоё гэрлэн бий үүсгдэг. Нөгөө гэрэл гэдэг маань өөрөө таны нөгөө үндсэн сүнс буюу хий бий байгаа байхгүй юу? Тэрийг бол яг тэг тайлбарлаагүй. Тэгээд дээрэс нь хими одоо цайр гэдэг цинк гэдэг цайр элемент үүснэ. Энэ ямар учир утгатай гэхээр нөгөө үндгээс дахиад одоо эр бэлгийн эсийг хүлээж авах тэр авахгүй гэд би одоо нэгэнт ингээд үр тогтцоо гэдэг энэ хамгаалалт үүсгдэг. Гэт бүр ингээд нарийн ингээд баталсан байгаа байхгүй. Ингээд бүр үзүүлсэн зургаар. Тэгээд баярлсан. Юу би ерөөс хотлоо яриаг. Энд чинь бүр ингээд шинжлэх ухаан хүртэл ингээд энийг даанч одоо тэрийг энэ яг хүний амь сүнс энэ дээр ингэж үүсэж байна. Тэр гой гэрэл чинь өөрөө хүний амь сүнс буюу магадгүй бид харж чадвал тэр гой гэрэл одоо хүн нас ороход харагдах боломжтой байна гэдэг ийм одоо итгэл үнэмшил болтурсан. Тэгээ ер нь бас сургалтын маань хамгийн гол зүйл хүн болж төрсөн одоо учир утга нь юу юм? За тэгээ үндсэн сүнс үүсчлээ. Гэтэл хүн өөрөө дахиад хідэн сүнс тэ байжгаад бод бие ямар байжгаад хідэн биений амьдралаар амьдраад байгаа юм. Энэ ямар учир утгатай. Эн чинь өөрөө бидний энэ домч ард түмэн гэдэгтээ яаж хэлхий гэж байгаа юм. Өргөл гэдэг чинь өөрөө дом муу юм уу? Ингээд хүн буюу хүн болж төрсөн тэр их нарийн утга учир ирчлийг таниад ихээр маш одоо утга учиртай юм. Тэгэхээр танаа дээр явж байгаа сургалтууд юм бас нэлээд олон зүйл нь орчин үеийн шинжлэх ухаан болон шашнуудын өгж байгаа мэдээллүүдэд зөрчилдөж байгаа шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр яг зүгээр үзэгчдтэй ингээд тодруулаад сонирхуулахад гэх юм уу да. Эртний шинжлэх ухаанд вед гэдэг нэг шинжлэх ухаан байна. Йоо одоо мэдлэг, ведийн мэдлэг гэдэг одоо буддийн шашны өмнөх мэдлэгтэй. Яг тэр шиг манай домын тэнхэн бол одоогоос бараг 15,000 жилийн тэртээ түүнээс цааших мэдлгүүдийг өнөөдөр газар дэлхий дээр буулгаж зааж байгаа тийм үү? Одоо жишээ нь яг энэ тал дээр нөгөө сүнс давхиж ирээл энэ дээр бэлгээс нийлэнгүүт л биенд суугаал ингээл одоо амь сүнс сэрж гэнэ гэж яг үндэ би анх бол ингэж заасан. Гэхдээ тэр нэг тийм дутагдaltaй яваад байгаа мэдрэмжийг надад өгөөдсөн. Тэгэл юу лээ нөгөө асуул хариулна гэдэг чинь маш нандин үг. Юу би өөрөө тэрний учир утгыг магадгүй нөгөө сэтгэлд хүрэхгүй дундуур байгаа бол би дотроо асуугаа яваад байна шүү дээ. Яагаад тэгвэл ийм байгаа юм гээл тэгээ асуултыг бол ингээл олохгоол махраал одоо юу гэдгийг айгүйх ном уншаал тэгхийг бол хоригддаг шүү дээ. Тавьчдаг асуултаа. За тэгээд дараагийн таны хэлэх ярих буюу санах сэрэхэд шууд сануулж өгдөг, хэлж өгдөг. Одоо юу гэдгиймдээ бид нар одоо ингэж хэлхэгдэж мэдээлэл өгдөг учраас харьцангуй үнэнд одоо үнэн мэдлэг мэдээлэл гэж бол
бүр дүүрэн ихтгэлтэй хэлж чаддаг. Яг суралцж байгаа төгсөгчдийн маань сэтгэл ханамж гэдэг юм уу? Үр дүн ер нь ямар байна? За, ер нь бол сургалтанд сууснараа хүмүүс маань юу гэхээр би яг ямар язгуур ясны хүн юм. Тийм үү? Яс гэдэг маань өөрөө нэг тодорхой шинж чанараа агуулсан нэг ятгад л одоо ийм газар уснаас үүтгэлтэй нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа дээ ш. Энийг л юу гэж нэрлэх нь хамаагүй. Бидний өвгдөөц бол яс гэж нэрлэлсэн байна, тийм үү? Ийм одоо ясны хүн шүү. Ийм ясны хүн, ийм сайн талтай, ийм онцлогтой, магадгүй энэ ясны хүн ийм сул талтай ч гэдэг юм уу. Ингээд энэ бүхнийг яг энэ сургалтандаа сууж байгаа хүмүүстээ танилцдаг. Та ямар ясны хүн гэдгээ сургалтанд сууснараа та таньж авдаг. Нэгдүгээр. Хоёрдугаар та ямар дарц тамхтай, ямар одоо ажил үйл таны хамгийн гол одоо чухал хийх зүйл маань юу байгаад байгаа юм. Тийм үү? Энийг таниад авдаг. Тэгээд маш одоо их эртний бид нар одоо хамгийн сүүлд хүннүгийн одоо үеийн бурш бухнаас гарсан тэр зүйлээр л нэг хүннүг үеийн түүхийг тийм ээ одоо энэ цагт бүр бидний хамгийн алсан мэдж байгаа энэ түүх маань энэ биш. Тэгээд Чингис хаан нэгэ тийм үү. Гэтэл тэрнээс цаана монголчууд хичнээн их гүр үүдгсэн. Тэр их гүрнүүд маань өөрөө ямар одоо тийм хүч чадал буюу дэлхийд дэлхийг эзэмжсэн. Энэ тухай сах түүхүүд бол боож хэлэгддэг. Тэгэхээр ер нь бол төгсөгчд маань бол маш их сэтгэл ханана. Эхлээд бол асар ийм сонин үзэл бодолтой орж ирсэн бохомдсон чи баг юм шиг. Тийм юм байхгүй гэдэг. Хүний тухай гэд ингээд яриад таниулаад ингээд эхлэхээр тэр чин өөрөө ирэхгүй өөртөө зөрчилдөөл тэгэл нөгөө тэрийгэ дахин сонсож тунгааж ингээд ирэхээр нэрэ үнэн энэ байна шүү гэдэг дээр ирээд ингээд цаашаа одоо сургалтандаа сууж авдаг. Тэгээ ер нь бол төгсөгчд маань сэтгэл ханамж их өндөр төгсдөг гэж би одоо өөрсдийнхөө өмнөөс хэлж ийн л да. Гэхдээ ер нь бол аюу сайхан байлаа, сайхан одоо сургалт нүдийн минь цоо шинээр нээлээ. Бүр одоо ингээд хүсэж хүлээж исэн зүйлээ хүлээгээд авцсан юм шиг ийм сайхан мэдрэмжтэй төслөө гэдгийг бол бүх оюутнууд маань хэлж баярлсан талархсан илэрхийлдэг. Тэгэхээр магадгүй сэтгэл ханамж их өндөр дүүргдэг болов гэж бодож байна. Одоо энэ хүмүүс маань дахиад энэ их эрчлийн их одоо өндөр дээд алсын их мэдээллийн энэ их зүйлүүд ингээл ерөөсө хэлхэгдээл танигдж байгаа учраас нөгөө оюутнуудаа эргээд дахиад сургалт хийх гэж байна. Энэ маань өглөөний хөтөлбөр буюу өглөө 6 цагаас. За. Тэр маань юу гэхээр ерөөсөө бид нар ийм суурьшмал одоо хөдөлгөөнгүй амьдралтай болчлоо шүү монголчууд. Асар их тожигнж хөдөлдөг. Аргаа ятгад түлэм одоо уулнаас авдаг. Тийм үү? Бүр ингээд маш их хөдөлгөөнтэй байдаг хүмүүс маань тэр хөдөлгөөнд дундаа төвлөрч төвшөрч чаддаг. Төвлөрч төвшрөөд тэр одоо их уул усныхаа орны тэнгэрийн хайрхтынхаа их эзэдийн үг хэлцлийг сонсож үйл ажиллаа тэрнтэйгээ эхлэж холбож чаддаг байсан монголчууд маань одоо суурьшмал болсон. Суурьшмал амьдралд ороод одоо бараг 100 гаруй жил болчихлоо. Яалтчгүй тэр суурьшмал амьдрал хүний биед хэрэгцээтэй байдаг тэр хөдөлгөөнүүдийг хийхгүй бол бүр хөдөлгөөнгүй болцсон. Энэ үндсэн одоо таньж мэддэг тэр их эрчлийн мэдээлэл байдаг гэдэгт бүр итгэхэж болцсон. Мөн үү? Хит одоо нөгөө бодит хүмүүс болсон. Хэд материаллык тийм ээ? Материалист хүмүүс болсон гэх юм да. 5 мэдрхүүдтэй шүтдэг. Гой сайханд хамгийн гой одоо юу гэдгийг асар их гой дээл говц өмссөн ийм ганган дэгжин хүний гой сайхан гэж харах. Тэрний цаана ямар үр байдаг гэдгийг монголчууд хүнийг хувцаар нь дүгнэдгүй байсан. Тэр хүний ирчлэр. Тэр хүний амнаас гарч байгаа үгний ирчлэр дандаа тэр нөгөө эрчмийн тэр хэлхээ холбоонд бол хамгийн гол ач холбогдол өгдөг байсан буюу хүн одоо сүнсэн биений амьдралыг нэг номерт чухалчилдаг байсан. Тийм учраас өнөөдрийг хүртэл мал аж ахуйгаа адгуулад маллаад
тэр бүдүүлгээр нь байлгах гэж ирмэлцсэн хамгийн гол учир утга нь бид бүдүүлэг байгаагүй юм билээ. Бид асар өндөр оюунтай буюу асар өндөр мэдрэмжтэй одоо хий бие буюу сүнсэн биений амьдралыг нэн тэргүүн тавьдаг, тэргүүрээ бүх амьдралаа удирддаг, залдаг, тэгснээрээ алддаггүй. Одоо ийм их суутай ард түмний үр сад бид. За тэгээд ер нь яриаг бол энэ үргээд өндөрлөн битээр бас тогтмол ингээд уулзалтуудыг хийгээд байна. Гэхдээ нөгөө маш олон мэдээллүүд өөрчлөгдөж байгаа учраас нэг дор бол бүгдийг яриад явах уу? Тий. Тэгэхээр сонирхож байгаа бол доор утас байна. Утасаар нь холбогдоод манай Тэнгэрийн сургуулийн домын тэнхимийн сургалтанд сууж өнөөдрийн юу гэдгийг тань мэдсэн мэдхүү ингээд шал өөр өнцгөөс нь дахин харах боломж нэгдэж байгаа. Ингээд баярлалаа. За одоо сургалт маань 10-нд буюу 1 сарын 10-нд буюу энэ 5 дахь өдөр эхлэх юм. Тэгээд одоо танхимын буюу онлайн гэсэн юм хосолсон хэлбэрээр явдаг хөдөө орон нутагт болон одоо гадаадаас оюутнууд бас их орж ирдэг. Тэд нартаа бол онлайнаар явчихна. Ялангуяа одоо Улаанбаатар хотод ойрхон байгаа хүмүүс маань тэнхмээр ирээд суувал энэ дээр одоо нөгөө асар их хувь хүний одоо эсийн юу сүнсний буюу эрчмийн идэгрэл явагддаг. Оюутнууд маань хамгийн гол бас баярлаад талархаж байгаа зүйл нь би ингээд аягүй хөвддөг байсан, ингэдэг байсан ингээд сургалтанд суугаад энэ зүйлийг одоо мартлаа гэдэг. Энэ үнэхээр энэ тийм байхгүй юу? Тэнд нөгөө асар олон ихсэн эрчил ингээд эрчлээд бэждэг. Тэр нөгөө эрчмийн тэр олон одоо ихсүүдийн эрчим бол хувь хүнийг эдгэждэг, эрчмийн эдгэж засаж идэг. Өнөөдөр нөгөө аваараа үзүүлээд засаад идэг гэдэг шиг. Энэ бол бодиттой юм зүйл байдаг учраас магадгүй одоо ойрхон байгаа Улаанбаатар хотод байгаа хүмүүс маань бүр тэнхмээр ирээд суувал илүү их одоо та нар энэ их үр дүнг илүү их мэдэрнэ. Тэгээд бид нар одоо хөдөө орон нутагт гэдэг юм уу гадаад байгаагаар мэдрэхгүй нэ гэж битээ одоо бодоорой адилхан мэдэрнэ. Ер нь бол тэр амнаас гарч байгаа үг хилцэл гэдэг бол дандаа эрчимтэй үг гардаг учраас одоо энэ бол асар чухал энэ цагт Монгол хүн бүр ер нь хүн төрлөختөн мэдүүл зохиох одоо асар том мэдээлэл гэж ухаж байгаа да. За ингээд баярлалаа та нарт.